Байгаль орчин уурын цаглын өөрчлөлтийн сайд Батбаатар бүгд найрамдах хятад улсын Бээжин хотод томилтоор ажиллаж байна. Тэрээр энэ ажлын томилтын хүрээнд цөжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг бүгд найрамдах хятад улсад Монгол улсыг хавсран суугаа орнуудын элчин сайд нарт танилцуулж олон улсын түвшний дэмжлэгийг өргөжүүлсэн байна. COP17-г амжилттай зохион байгуулах асуудал бол үндэсний хүчин чармаалтаас гадна олон улсын хамтын нийгмийн идэвхтэй оролцоо дэмжлэгээс ихээр хамаарна. Мэдлэг мэдээлэл солилцох, чадвах, бэхжүүлэх, бэлтгэл үйл явцад оролцох зэрэг олон талт хэлбэрээр түншүүдийн улс төрийн техникийн болон институцийн дэмжлэгийг бид өндрөөр үнэлж байна. Монгол улсын элчин сайдын яам COP17-г тэр дундаа цөлжилттэй тэмцэх чиглэлээр бэлтгэл ажлын мэдээллийг хуваалцахад бэлэн байгааг өндрөөр үнэлж байна. Энэ нь Монгол улс хүртээмжтэй COP хурлыг амжилттай зохион байгуулах тууштай зорилготойг илтгэж байна. Мөн энэхүү уулзалт Бээжин хотод болж байгаа нь Бээжинг байгаль орчны дипломат харилцааны дэлхийн төвүүдийн нэг болгож байна. За бүгд найрамдах хятад улс байгаль орчны хамтын ажиллагааны бүхий л чиглэлд маш идэвхтэй оролцож ирсэн. Мөн бүгд найрамдах хятад ард улсын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагчдын төлөөлөлтөд уулзаж, ойрын жилүүдэд хэрэгжүүлэх хамт ажиллагаа хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцлоо. Монгол улс талуудын 17 дугаар баг хурлыг даргалагч орны хувьд эх 2 жилийн хугацаанд олон улсын хамт ажиллагааг үешттэйгээр өргөжүүлж, бодит төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэн нээлттэй идэвхтэй ажиллахаар төлөвлөжээ.